Монголын хөгжлийн ер нь ойрын зорилт юу байх вэ гэсэн ийм асуултад хариулахаас энэ яриагаа эхлүүл яасан бэ гэж ингэж бодож байгаа. Манай иргэдэд хүн бүхэнд л энэ Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ гэж бүгдээрээ боддог байх. Тэгэхээр надад бол тийм олон зүйлийг би нуршиж хэлэх хэрэггүй гэж бодож байгаа. Саяхан улсын их хурлаас бас нэг чухал хууль баталсан. Тэр нь Монголын бодлого хөгжлийн зорилтын тухай түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль баталсан байгаа. Тэгээ миний тавьсан шаардлага бол бид нар одоо их олон ийм байдалтай хууль, цаас, хөтөлбөр баталсан. Ерөөсөө хэрэгждэггүй, хүмүүс ч мэддэггүй. Тэгэхээр хамгийн гол нь хэмжүүртэй байх ёстой. Хэмжүүр нь одоо олон улсын стандартын хэмжүүр байх хэрэгтэй. Тэгээ олон улсын яг тэр стандарт одоо олон улсад л ямар хэмжээ байдгийг тэр өрсөлдөх чадварч гэдэг юм уу, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтч гэдэг юм уу, өр зээлч гэдэг юм уу, одоо тэр боловсролын төвшинч гэдэг юм уу, энэ бүхнийг яг олон улсын хэмжүүрээр л хэмжиж. Тэр авилгалын асуудал ч юм уу. Тэгээд энэнийг хууль болгож гаргаад тэгээд сонгуульд орох гэж байгаа намууд нь энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх асуудлыг заавал хөтөлбөртөө тусгах, мэдээж нэмж асуудал тусгах байх. Тэгээд аль нэг нь олон болоод нэг бол нийлээ засаг байгууллаа гэхэд заавал засгийн газрын мөрийн хөтөлбөр тусдаг байг. Тэрнийг ард түмний төлөөлөл болсон нөгөө их хурлын гишүүд олон зөөн болоод асуудаг, тэрнийг шалгадаг байя. Ингэхгүй бол ерөөсөө наачин хэрэгжихгүй. Ингэжээж наачин хэрэгжих болно гэж ийм л одоо шаардлагыг тавьж исэн. Тэгээд энэ хуулиуд бол гарсан байгаа. Нэгэн тийм хуультай болоод авсан. Одоо цаашаа сайжруулах юм сайжруулээд хэрэгжихгүй байгаа муу юм янзлаад ингээд явхад бас болох болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ? Нэгдүгээрт нь миний бодож байгаагаар Монгол хүнийг бид нар чадварчлуулахад анхаарах ёстой. Монголын төрийг хариуцлагатай болгоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Дээр нь бүтээлч хөв хүн хамт олонд боломж олох ёстой л гэж бодож байна. Ер нь ийм гурван одоо ерөнхий байдлаар үнийг бол хэлж болно. Тэгээд энэ ялангуяа сонгуулийн бас ийм улирал эхэлж байгаа учраас ард иргэд тэр Монгол хүнийг чадваржуулах гэдгийн цаана би боловсролын асуудлыг оруулж байгаа. Ер нь Монгол хүний чадвартай холбоотой, идэх санаачлагтай холбоотой асуудлыг оруулж байгаа. Улс төрийн эрхийн асуудал, санхүүгийн эрхийн асуудал, оролцооны асуудал. Би нэг хоёр юм л шаардвал яасан бэ л гэж. Иргэд бол эрхээ шаардах хэрэгтэй. Бидний улс төрийн эрх гэдэг чинь улс төрийн намаар дамжаад тэгээд нэг хэдэн нэр дэвшсэн хүмүүсээр дамжаад хязгаарлагдаад байна. Энэ улс төрийн эрхийг өргөн утгаар нь хэрэгжүүлъя гэдэг энэ чиглэлдээ шаардлага тавьж олсон ололт гэж байгаа бол тэрнийг баталгаажуулаад шин зүйлээ шаардаад явах нь зөв гэж би боддог. Орон нутгийн хөгжлийн сангаас эхлээл жишээлбэл бид нар санаачилж оруулж баталсан энэ Улаанбаатараас тэр суманд одоо ямар гэрэл тавих, ямар байр засахыг шийддэг биш, орон нутгатаа шийддэг бай, мөнгө өгье. Ямар ч эрх хэрвээ санхүүгийн эрх шилжихгүй гэдэг асуудлыг бид нар байнга тавьж ярьдаг байсан. Иймэрхүү ажлууд бол хийгдэж явж байгаа. Энэнийг бид нар цаашаа явуулах хэрэгтэй. Иргэний танхим дээр аливаа асуудлыг шийдэхэд иргэдтэйгээ зөвлөж ярилцаж тэдний оролцоог заавал авч шийддэг. Энэ хэлбэрлүүгээ явдаг. Одоо нөгөө сонсголын хууль гэдэг их мундаг хууль гарсан. Энэ хуулийг би одоо бүх газар амилуулаасаа л гэж бодож байгаа. Байгаль орчны асуудал байгаа бол тэр эрх барьж байгаа улсуудаас шууд асуу, төсвийн асуудал, томилгооны асуудал бүх юм тэнд байна. Энэ үнэхээр иргэн төр хоёр хоорондоо холбогдож асуудлаа шийдэх боломжийг л энэ хуулиар нээж өгсөн. Хоёр дахь миний саяхан хэлсэн тэр төрийг хариуцлагатай болгох дээр. Ер нь бол нэг юмыг энэ дээр ойлгох хэрэгтэй. Төрийг хариуцлагатай болгоход одоо мөнгө зарахгүйгээр хийчих ажил байхгүй. Хариуцлагын тухай хууль баталахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. Улс төрийн намын тухай шинэ хууль баталахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. Тэгэхээр манай энэ их хурлын гишүүд яг энэ хууль баталдаг хүмүүс олонх нь энэ хуулиас ингээд зүхтаад байгаа нь бол ойлгомжгүй. Тэгээ сонгуулийн үеэр нэг бахан хариуцлагын асуудал, шудраг ёсны асуудал, одоо хулгайч, зэлгээч, авилгач янз бүрийн хүмүүсээс сална гэж ярьдаг. Тэгэл эргээл сонгогдоод мартдаг. Тэгэл эргээл тэдэнтэйг бөөрөө нийлүүлэл явдаг. Энэ нэг юм аа зогсоомоор байна. Хүн амьтын ялгааг өөртөө байгаа муу зүйлээ ялгацаараа дамжуулаад гаргаж байгаа. Яг тэр муу байгаа юм шахаад гаргадаг тийм нөхтэй сүвтэй тийм механизмтай хуультай болох хэрэгтэй шүү дээ. Би бол энэ дээр хатуу байр суурьтай байдаг. Энэ хуулийг одоо энэ их хурлын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна. Одоо өргөн бариад жил 4 сар болох гэж байна. Тэгэхээр өөр нэг юм байгаамаа. Ер нь төрийг хариуцлагатай болгоё гэдгийг манай иргэдэл хүсэх хэрэгтэй байна.
Хэрвээ иргэд шаардахгүй бол, манай олон нийт шаардахгүй бол, манай олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол хийхгүй над болчихно. Хийхгүй. Иргэдийн шаардлагаар та бүхэн шаардаад байх суух газаргүй болоод очисон газар бүхэн нь хариуцлага нэгтэг тэр хуулийг нэгтэг байх юм бол хийн. Наад бол чи иргэдийн уур амьсгал тэр салхийг л дагна. Тийм учраас энэ шаардлага ерөөсөө энэ бол эцсийн эцэст явж ард түмнээс. Би бол энэ хуулийг санаачлаад өнөөгийн байж болох төвшөнд нь л оруулсан. Яавал их хурлын гишүүнийг татаж болох уу? Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч хүртэл тэр хүмүүст яаж хариуцлага тооцох вэ? Манад ёс суртахууны хариуцлага гэж ярихаар ойлгож байгаа хүн байхгүй шүү дээ. Өөр нэг оронд нэг сайд нэг жижигхэн алдаа бидний хардгаар бол маш жижиг алдаа гаргахад л уучлалгуугаал огцорч байгаа. Яахаар Монголд болдгүй юм бэ? Энэ асуудлыг бид нар хуулиндаа тусгаж өгч иргэд нь шаардаж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Улс төрийн хариуцлага. Улс төрийн хариуцлагаа хүлээгээд за би ер нь энэ улс төрд би байх нь бол улс оронд хохиролтой байна. Би ер нь энэ одоо Монголын хуулийг тэгш хэрэгжүүлэхэд би бас одоо тийм аюул учруулж байна. Би ер нь энэ хувийн эрх ашигтад илүү анхаарж байгаа болохоос биш нийтийн эрх ашигт анхаарахгүй байна гэж бодож байгаа хүн бол улс төрийн хариуцлага хүлээгээд гарах тэр хаалгыг зааж өгж байгаа шүү дээ. Энэ хоёр хариуцлагаараа асуудал шийдэгдэж байгаа бол заавал эрүүгийн хариуцлага гэд хойноос нь яриад байхгүйгээр асуудлыг шийдэж өгж байгаа. Олон улсын жишгч бас тиймэрхүү зүйл байдаг. Үнэхээр шаардлагатай бол дараа нь эрүүгийнх нь асуудал шийдэгддэг. Гэхдээ энэнийг иргэд хүсэхгүй, иргэд бичихгүй, иргэд шаардахгүй, асуухгүй. Тэгээд улс төрчлийн бий болгож байгаа тоос шороо тэр босгож байгаа зөвлүүдийн хойноос дагаж хошуураад ингээд гүүгээд байх юм бол лавл Монголын төр хариуцлагатай болохгүй л гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь Монголын хөгжлийн ойрын асуудал бол үнэхээр энэ Монголын төрийг хариуцлагатай болгох чиглэлд бид нар онцгой анхаарах ёстой л гэж